заримдаа би зүгээр л нүгүрэндээ сайхан наадаг будаг байсан ч болохсаа гэж боддог. Маск шиг. За тэгэхээр нүрээ будангаа юм ярилцгаая. Ойрын үед нөгөө нэг Gen Z гэж сэдв айгу од болоод байгаа штэ хариуцлагагүй нэ дэргээд. Миний бодлоор л яг юм үедээ ч байгаа юм шиг заяа хөгсөн залуудаач байгаа юм шиг зүгээр л альч үед альч нийгэмд ер нь юм эмэрхүү хариуцлагагүй тий одоо юм нийгмийн ёс зүйн хүндэтгдэггүй юм хүмүүс байсаар л байсан байсаар ч байгаа л тэгээ Gen Alpha ч байна. Манай дээд үед ч Millennium Gen X ч байна. Тэнгууд ингээл заавал ингээл нэг үе рүүгээ дайраад Z үеийнхэн гэдэг аа амар тийм утгагүй хэтэрхий туйширсан санагдаад байгаа байхгүй яа. Тэгэхээр энэ олон хүн дунд чи ингээд тий сайн хүн ч байна, муу хүн ч байна. Тэгээд янз янзын хүн байгаа гэдэг хүмүүс ерөөсөө зарим хүмүүс ерөөсөө ойлгохгүй. Би энэ өмнөх бичлэгэн дээрээ дээтлээ гэж шавнд орно гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд тэр шавнд орсон. Уг нь л 8-аас эхлэхээс авахгүй наадуудаад тэгээд би 8-г очсон чинь би болохоор 2 дахь шавнд орсон юм лээ. Нийт юм 2 болзоо явагдсан. Тэгээд 2 дахь болзоонд нараад миний болзоо болохоор баг 10 болж хот ихсэн. Тэгээд би баг хүлээгээд баг унтсан. Тэгээ яг хоо дээтлээд нөгөө нэг амар асуулт энэ асуух гэдэг нь би мэдчихсэн. Тэгээ нөгөө нэг хідэн body count тавь, хизээ хамгийн сүүлд үргэсэн бэ, яагаас салсан бэ гэдэг юм асуулт асуух юм мэдчихсэн. Тэгээд ер нь өөрийнхөө төвшөндөө айгүй дажгүй хариулсан гэж бодож ин яг ингээ бүх юмаа нэгэнгөө бүгд далангууд байхаас хэлэхдээ бүр бас ингээ тий гэхээр юм аюулт бүх чадсан байх гэж юм бодож байна. Тэгээ айгүй сонирхолтой. Одоо нөгөө нүдэ ботсон байгаа болохоор оролцож байгаа ингээ хүмүүс харахгүй байгаа шүү дээ. Би болохоор ингээ 2 залуутай болцож байгаа гэсэн үг байхгүй тайзан дээр. Нэг биш 2 тэгээд тэндээс сонгох хэрэгтэй. Тэгээд аюул сонирхолтой би нэгийг нь таньдаг байж таарсан. Би тэгтээ өөрөө тэгж амар сандгна гэж бодоогүй. Яг ингээд тайзан дээр гарахын хүлээж явах өмнө гарахгүй байсан чи яг ингээд дуудагдаад гардаг хатраас би бүр амар сандарсан. За би бүр ингээд сандалтаараа хүртэл чичигнээд үнээр амар сандарсан. Яг шалгалт өгөх гэж байгаа 10 жилийн өгч чиг амар сандарсан. Миний одоо ингээд хүлэн зөвшөөрдөггүй нэг юм сэдв гэх юм уу яриа байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр одоо эрэгтэй хүмүүс даваа төлөв эмэгтэйчүүдэд дуртай. Тийм болохоор чи илүү ингээд даваа төлөв байвал чи найзлуутай болно. Би нэлээд олон хүмүүсээс тийм сонсчихсан. За би бүр гэр бүлийнхаасаа сонсчихсан, найз нөхөд хүрээлээсээ сонсчихсан. Тэгээд би чинь тийм даваа төлөв дуугаа юм биш шүү дээ өөрөө. За яг хөө ингээд үнэхээр эрэгтэй хүн таалагдахын төлөө тийм байлаа гэж бодоод тэгэл эцсийн хүн чинь өөрийнхөө л байх дуртай шүү дээ. Тийм тэгж удаан жүжиглж тийсч чадахгүй байхгүй. Тэгэж тэр хүндээ ингээд анханасаа өөрийнхоороо байхгүйгээр таалагдсан те нэг юм маск өмсөд тэр хүндээ ингээд таалагдсан бол тэр хүн тэр нь байж яах юм? Тэр хүн намайг өөрөөр нь хүлээн зөвшөөрөхгүй бол би тэр хүнтэй байж яах юм тийм биз дээ. Тэгэд би энэ үзэл бодолтыг нь одоо эмэгтэй хүн заавал дараа төлөв байж ингэдэг тэгдэг гэд би тэр үзэл бодол бүр үнэхээр дургуй заа. Тэгээд надаас ийм зөвлөгөө өгдөг хүмүүс бас зөндөө байсан заяа. Би хамгийн гол нь хизээч би ингээд яаж найзлалтай болох вэ? Тэ би ингээд өөрийнхөө юуг өөрчлөл би ингээд хостой болохоо гэж би хизээч асуугаагүй. Би хизээч тэр хүмүүсээс тиймэрхүү зөвлөгөө асуугаагүй байтал өөртөө орж ирэнгүүтээ гэж байгаа байхгүй. Чи ингээд нүрээ баг будаад тэ ингээд натурал ингээд гоо сайхнаа гаргавал чи нэг найзлалтай болноо. Ингээд би хизээч хинээс ч би яал найзлалтай болох гэж асууж байгаа. Би бүр ингээд хажууд нь би найзлалтай болмоор хэн ч хэлж байгаагүй заяа. Тэгээд ийм амар одоо юу гэдэг чи за чи ингээд хитрхи удаа сингл ажиллаа тий. Тийм учраас би чамд ингээд чи асуугүйсэн ч гэсэн зөвлөгөө өгье гэдэг гэж байгаа хүмүүс надаа үнэхээр нэг ийм юу гэмээр юм дээ одоо нэг үгээр хэлхий аргагүй тэнэг санагддаг аа. Миний бодлоор хүмүүс ингээд өөр хүмүүсийн юм ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг юм шиг санагддаг. За жишээ нь хин нэгний амьдралын гол зорилго бол одоо өөр хүүхдээ сайн өсгөх ч гэдэг юм уу те бизнесээ сайн авч явах гэд өөр аа шүү дээ. Заавал ингээд хүн болгоны амьдралын зорилго хүнтэй сууж хандлах манлах тийм байхгүй хүн болгоны зан чанар өөр харагдах байдал ч өөр те сонголт нь ч гэсэн өөр гэдэг юм хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүсийг өөрийнхоороо байлгах туртай яг энэ л зөв гэд хэдэрхэн юм туйширсан хүмүүс бас байдаг. Би ер нь тийм хүмүүст айгуу дургу тийм хүмүүсээс ер нь л заагаа барай холдчихдог байхгүй юу. Тэгээ юм ертөнцийг өөрийнхөө нүдээр одоо өөрийнхөө нүдээр их нь зөвлөлтөө ингээ ертөнцийн зөвхөн нэг талаас нь хардаг болсон гэх юм уу бүгд зүйлийг өөрийнхөө талаас хараад өөрийнхөө зөв гэж боддог. За тиймгүүд хүн болгон ч өөр хүн болгон өөр гэдэг ингээд хүмүүсийн ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрч чаддаггүй
одоо бүр юм хүлээж авахаач байсан тийм хүмүүсээс би ер нь тэгээ заагаар авчихсан. Заагаа барин гэснээс ми бас ингээд айгуу дургуй зангуудын нэг бол ийм охтуудын бас нэг ийм зам байдаг заа ингээд залуугийн төлөө сүнсэж зарахад бэлэн охтуудад би амар дургуй. Тим найзаасаа бас сайхан ер нь найзлахаа болж байгаа. Тэрний яадаг вэ гэхээр одоо ингээд бид нар ч ингээд 5 хүмүүс болцсон. Бид нар өдөр болгон уулзч чадахгүй. Одоо бүгдээрээ тэ ажил төрөлтэй. Тэгэл зарим нь ингээд гэр бүлтэй болцсон, зарим нь өөрийн юм хувийн бизнестэй болцсон, хийдэг юмтай болцсон тэ. Ингээд тоолж байгаа нэг удаа уулзахаар юм нэг залууд очдог. Эсвэл нэг залууд агаа авчдаг. Эсвэл нэг залуугийн төлөө юу гэдэг чи баруун хөтөв заяа би тийм охтуудад би үнэхээр дургуй заяа. Чамд ингээд тэр залуутайгаа уулзах зөндөө цаг хугацаа байхад заавал тэр нэг ингээд бүгдээрээ нэг юм цуглаж байгаа ч юм уу те бүгд ингээд цаг цагаа зохицуулаад хүүхдээ гэр бүлээ те ажил төрлөө зохицуулаад ирж байгаа тэр өдөр тэр залуутай хайртай гэж явдаг тийм ингээд бүр нэг тийм хүмүүс байдаг шүү дээ юм залуугийн төлөө бол те эрэгтэй хүний төлөө ингээд үхэхэд бэлэн би тийм охтод үнэхээр дургуй нэг тийм тэгээ бас нөгөө нэг фэйсбુક дээр ч юм уу инстаграм дээр яг миний хүрээлт дунд одоо миний дотны хүрээлт дунд тийм юм байхгүй л да зүгээр өөр одоо ингэ хүмүүсээс надад тийм бүгжлтэй жиж нөгөө талаар гоё хшийн санагдаад тахгүй тэр нь юу гэхлээр найз болчтой гэдэг тийм стори оруулдаг хүмүүс за би үгсэн үгүй би тэр үжид найз байж таарна шүү дээ тэгэл одоо хүний найз гэдэг чинь заяа 10 жилд таад ингээл юу гэдэг чи өдрийн 8 цаг хамтдаа байгаа л те ингээл хамаг турсамжаа хамтдаа байлгаал оюутан байхад ингээл нэг ингээд цааш мөрөөл байх хамтдаа шүү дээ том болсны дараагаар тийм ингэж байхгүй тэр хүн чинь ажил төрлөөхөн, хувийнхаа ажил амьдралыг зохицуулна, өөрийнхөө тий цаг цагаар зохицуулаад өөрийнхөө хоббиндээ цагаар зарцуулна, гэр бүлтэй цагаар зарцуулна. Тэгэн гууд ерөөсө тэрийг нь ойлгохгүй одоо ингээд өмнөх шиг оюутан байхдаа ч юм уу сурагч байхдаа над чиг ингээд нийлхэ болчлоо. Бүр ингээд найз яхаж үлжтэй. Инглээ тэглээ тийм юм бүр ингээд стори пост хийдэг хүмүүс би бүр нэр ойлгохгүй цаа. Том болно гэдэг чинь тэгээ өмнөх шигээр ингээл 24/7 хэлэхэд хамтгаа хэлэхгүй тэр хүн чинь өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай хийх юмтай хийх ёстой зүйлтэй болцсон тэгээ ингээд хүүхдтэй л одоо гэр бүлийнхаа төлөө хичээх мэтчлийн зорилготой болцсон хүмүүсийг нийтлэн ингэсэнгүү тэгсэнгүү гэдэг ингээд тэгээ бүр ингээд сошиал медиадаар постлоод сторидоод ингээд бүр анхаарлын төвд авахгүй дийгдэг хүмүүсийг би ойлгохыг хичээж болсон. Одоо тэгэл ингээд миний амьдралд оюутан байхад айгуу сайн найзууд маань бүгдээрээ ингээл өөр улс оронд амьдраад ч юм өөр газараас сураад ч юм уу те ингээд би холдсон найзууд байгаа ч гэсэн би ингээд хаяа бичдэг тэд маань ч гэсэн хаяа надраа бичдэг заа чи юу хийж гин яаж нээж гин амьдрал сайн уу яаж нээж гин гэд тэгээ ингээд ингэ холбоотой байхад л болох юм дээр заавал ингээл тэгээ нөгөө нэг өөр хүмүүсийг наа ингэсэн тэгсэн гээд тэгээд надад тийм найзууд байдагт би айгуу баярлалаа ингээд хэдий ингээд бид хоёр өөр улсад байгаа ч гэсэн гэд стил холбогдвол өө найз нэг жаа тэгж байгаа тий яста ингэнгээл ийм холбоотой байдаг асуудаг тийм найзуудтай би айгуу баярлалтай би ч гэсэн тэр найзууд руугаа бас яаж нээж энэ маань яаж байгаа хийж байгаа болоо гэд холбогддог ер нь тийм найз нөхөрлөл бол надад аль байсан. За одоо сармаас наагаал болоо. Нүүр бодолт маань дуслаа. Одоо жоохон гласс рүүчээ. Хамтаж миний видеог үзсэн та бүхэндээ маш их баярлалаа.